Өнөөдрийн хичээлээр бид IELTS writing task. нэгний шугаман графикийг тайлбарлахдаа өгсөх уруудах хөдөлгөөнийг хэрхэн нарийн үнэн зөв илэрхийлэх талаар судална. Энэ хичээл нь таны Lexical resource, болон grammatical range and accuracy, шалгууруудыг дээшлүүлж band. 7.1 тэг болон түүнээс дээш оноо авахд туслана. График тайлбарлахдаа хөдөлгөөнийг илэрхийлэх зөв үйл үгийг сонгох нь Lexical resource, оноог нэмэгдүүлэх үндэс болдог. Жишээ нь to rise, буюу өксөх, to increase, буюу нэмэгдэх, to fall, буюу уруудах, to decrease, буюу буурах мөн to fluctuate, буюу хэлбэлцэх, to remain, айн stable, буюу тогтвортой хэвээр байх зэрэг үгсийг зөв ашиглах нь таны тайлбарыг илүү нарийн болгодог. Дайвар үгс нь үйл үгтэй хамт хэрэглэгдэж, графикийн хөдөлгөөний хурд, цар хүрээг нарийн тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь таны lexical resource IIG, баяжуулж тайлбарыг илүү динамик болгоно. Жишээ нь sharply, буюу огцом, gradually, буюу аажмаар, slightly, буюу бага зэрэг гэх мэт үгсийг зөв хослуулан хэрэглээрэй. Дүрмийн бүтцийн олон янз байдлыг харуулах нь IELTS IN, өндөр оноо авахд нэн чухал. Жишээ нь нэг үзэгдлийг үйл үг болон дайвар үгээр the sales increased dramatically. илэрхийлэх боломжтой бол үүнийг мөн There was a dramatic increase in sales. гэж нэр үг тэмдэг нэрийн бүтцээр илэрхийлж болно. Ингэснээр таны Grammatical range and accuracy, оноо дэвшлэнэ. Монгол хүн бидний сэтгэлгээнээс үүдэлтэй нийтлэг алдаа бол академик бичлэгт хит энгийн үг хэллэг ашиглах явдал юм. Жишээ нь the graph went up very fast. гэж бичих нь Band, 6.1 тэг түвшинд хамаарна. Харин band. 7.1 тэгээс дээш оноо авахын тулд The graph witnessed a rapid upward trend. эсвэл The figure experienced a sharp increase. гэх мэт академик цогц хэллэгүүдийг ашиглах нь зүйтэй. Энэ нь таны үгийн баялагийг нэмэгдүүлж, илэрхийлэх чадварыг сайжруулна. График тайлбарлахдаа бүх өөрчлөлтийг нэг бүрчлэн дурдах нь утгагүй юм. Харин чухал өөрчлөлт гол хандлагыг ялгаж салах нь зүйтэй. A minor fluctuation, Буюу бага зэргийн хэлбэлцэл болон a significant shift. буюу мэдэгдэхүйц өөрчлөлтийг ялгаж, салган хэрэглэх нь таны тайлбарыг илүү оновчтой, ойлгомжтой болгож, IELTS sign cohesion and coherence. шалгуурыг хангана. Одоо бидний үтсэн мэдлэгийг баттах дасгал хийцгээе. 2000 оноос 2005 он хүртэлх тоо хэмжээ тогтмол бага зэрэг өссөн бол аль өгүүлбэр хамгийн тохиромжтой вэ? Зөв хариулт нь The figures experienced a slight yet steady increase between 2000 and 2005 юм. Энэ нь үгийн баялаг, дүрмийн олон янз байдлыг хослуулсан академик хэллэг болно. Өнөөдрийн хичээлээр бид шугаман графикийн хөдөлгөөнийг илэрхийлэх чухал үг хэллэг, дүрмийн бүтцүүдийг судалж, IELTS IN. шалгууруудад хэрхэн нийцүүлэх талаараа авч үзлээ. Илүү олон жишээ график дээр дасгал хийж, үгийн баялгаа тогтмол нэмэгдүүлж, сайжруулаарай. Энэ нь таны Writing task. нэгний оноог мэдэгдэхүйд сайжруулна. Баяртай.